13 дугаар зууны Монгол улс Есүхэ Баатар Татар аймагт хорлогдсоноос нөхцснөөс хойш тэртээ тэргүй задран унаж байсан хамаг Монголын овг аймагуд тарж утран талын энэ улс нэгдсэн удирдагчгүй болоод байлаа. Тиймээс тухайн үедээ томоохон тоосогдож байсан аймагуудын удирдагчид хамаг Монголын хаан суудлын төлөө ил дал даргаар зүтгэн өөр хоорондоо ил сөрүүлж байв. Тэрж байтугай хаан суудлын орыг салгах алтан ургийнхны амьд шүрхийг санаархаж байсан юм. Есүхэн хүү Тэмүүжин чухам тийм санаархад өвлөсөн тайчуудын гарт өртөж таргуудаан элдэнд амиа алдах төгсөн төдийгүй гурван мэрэгдийнхэн эртний өс санаж түүний их өөлөнг алдсныхаа хариуд эхнэр бүртэйг нь авч одож байсан юм. Ёстой л одтой тэнгэр орчиж орондоо орох завгүй олзлолдон булаалдаж байсан тэр үед хинэн нөхөр хинэн дайсан болохыг ялган танихад бэрх байсан юм. Наран дор сүүдэртэй ч итгэхэд хэцүү байсан тэр жилүүдийн тэмцэл, ялалт, ялагдлын дундаас Тэмүүжин жамуухыг олж нөхөрлсөн түүхтэй. Тэд тэнгэрийн сойрхолоор анд бололцож гурвантаа андгаа тавилсан нөхөд. Гэвч тэд хаан болох замаар хамтдаа өгсөж болохгүйг ухаарснаасаа хойш эвдэрч эвлэж явсаар Тэмүүжин Чингис хаанд өргөмжлөгдөн их Монгол улсыг байгуулсан бол харин гүр хаан жамуух андынхан зарилгаар халуун амиасаа хагдсан. Жамуухын үхэл бусдад ял зэмийн дэнсэндэх ёр бусын ухаарлыг өгсөн билээ. Учир нь тэрээр хааны зарилгийг хар сард хаан ихсийн хэрэн шалгах ёстойг биеэрээ харуулсан. Жамуух эцгийнхэн амьсгаг тасрах хүртэл тавьсан андгайдаа үнэнч байж Тэмүүжин андынхан төлөө амиа өргөсөн билээ. Ингэхдээ ч тэр их хаан Чингисийн нэрийг цусаар бодохыг хүсээгүй. Энэ бол түүний хамгийн сүүлчийн хүсэл байсан юм.
Холойрын отог омгийнхан цуглараад хорхон жабуурын хөндич багдхан дээ. Эднэр бүгдээрэн эвтэй амгалан хүссэндэн энд үдэлж байгаа хэрэг. Эв гэдэг бүрэлд хүртлэн хэврэг нэг л эвгүй тохиолд нууран эзгүүлэх шувууч шиг нисчихэн. Ядраныхан ч багтах газаргүй болж дээ. Бид одоо л эвлэлдэж эхэллээ. Сайхан байна. Энэ хөндөд дахиад өвс ногоо ургахгүй болтол найрлаад л. Мэрэгдийг дийсэн миний баяр дууссан. Тийм ээ. Яаж дуусахад баяр хамт дуусдаг. Тэр үний дараа сэрэмж омтгойрол өш хонзон эхэлдэг. Чи бид хоёр тэнгэрийн дор тавилдсан 3 андгайт нөхөд билээ. Хүнжлийн сэжүүрт сонссон хоос үгнээс болж эв эвдэрмээргүй. Миний дом чатан бүртээ хоёр үг хэлээ ололцсон гэж үгүй. Тэдний ширтэлцэх нь хүртэл эгээл хуцэлд суулгах мэт. Хаттын үгийг чих 50 дуустал сонсоход авахд хэцүү. Бас гээхэд хэцүү үг хэлэх нь олон. Эмсийн их мэдлэх газар эр зэрэг үг болзоо гэж үг байдаг. Хүснэр их юм буч цөөхөндөө. Эм хүн гэдэг өчигдрийг өнөөдрөөс нэг хэцүү хүмүүс. Би айлбаймыг ачаанаас бусдад тэнцвүүлэхэд дурггүй. Тэгш байдал гэдэг тэнэг амгалан авчирдаг шүү дээ. Дайцаа зарим нь хоосон үлдэх гэж юу? Үгүй дайж амах. Хэн илүү зүтгэн. Тэр эрх ямб илүү ол зомог хүртэн. Тулааны дараа тэгээд үгсэн хүнд ол цувааж. Булшин дээр нь эд агуурс овоолж орхих гэж юу? Жамух. Үгснээс нь үлдгэсдийн илүү хайрлал зохилтоо. Анд минь би чиний холын бодолд итгэдэг. Ихтэл чи бид хоёр нэг л зүйлийг хүсдэг шүү дээ. Тэр нь тэгээд юу юм бол тоо? Чи үнээр мэдэхгүй байх гэж юу? Чи бид хоёр хоёулаа хаантай болохыг хүсдэг. Этэл газар дээр ганцхан хаан байх ёстой. Бие-биедээ хүчээ өгзөтгсөн хоёрын нэг нь л хаан болдог. Өөр замаар хаан уулан даврыг гэж чи бодсон юм аа. Бидний хагцх шалтгаан хончин адуучин хоёрт нөмөрүүлэх газрыг ирж хайхч биш юм байна. Тэм үү? Би чамд энэ үгийг хэлээгүй. Гэтэл чи сонсчихсан байдаг. Анд минь чи эмээхийн үгэнд дэндүү орох юм. Анд минь дээ. Аар саарх юм бидэн зохихгүй. Мөн хөх тэнгэрийн таасан хүнийг газар их хаан болохоор өргөж өгдөг юм. Чадахгүй байж хий санаар ахсан нь хотойж үлддэг жамтай.
тэнгэрт тод харагдъя байц. Чи миний нялхын анд болохоор би чиний хідэн алдаагч уучлж чадна. Би нүнэ. Энэ юу болов? Жадран аймгийнхан цугаараа нүүц хийсэн байна. Нурман бүлээх нэрэ байна. Өрөөс нь тотгохгүй. Тулганы нурманд хугархай зэв дүрж үлдээсэн байна. Жамуух саяхан нүнцийг хилэцэхэд ууланд шахан бой адуучинд гэр болго голд шахан бой хончин хурагчинд хоол болго гэд байсан юм аа. Жамуух Тэмүүжингээс ирэхгүй хид ах болохоор зэрэг муу санаа суулаа л да. Жамуух дандаа хоёр толгойтой морь ундаг хүн. Биднээс уйдаа бид Тэмүүжин ирлээ. Үми Жамуух Жадран аймгийг аваад нүүч гэж. Юун ч эрт яруу санд руу тэгээд бас чимээгүй нүүх юм билээ дээ. Юм хумаа харамтдаг дээрээ хаяагүй байгаа. Багч намд ийм ахиагүй зан гаргаж байхад чи яасан тайван байдаг хөөт. Чим л. Жамуух өнөдөр надад бүр сайн танигдлаа. Явж байгаа хонгараасаа илүү танигддаг болтой дээ янз. Ус хонзон сансан хүн заавал өргөж ирдэг учраас. Жадран ав. Онч. Тэмүүжин минь. Жамуухаас хүмүүс залхаж таны зөвлөн ирж айсвэ. Тэгээд хэн ирж бай. Минлэг эцэг хотууд хааны алтан агас дардаа отчихсон. Нэгүн тайшийн хочир албат эрэхтэй дагуулan нүүн айсвэ.
Амуух бид хоёр хевлийн нэгтээ хэлхээ бүхтэй ахын дүүс. Гэвч зайрын тэнгэр намайг ятгаж Тэмүүжин улсын эзэн болно гэж зөвлөнд минь айлтлаа. Тийм болохоор би жамуухаас салж чамд ирлээ. Надад сайхан санаж намайг гисэн хинч байсан би наашаал гэн. Тэгвэл чи улсын эзэн болвол намайг хэрхэн жаргуулах вэ? Би улсын эзэн болвол чамайг төмний ноён болгоно. Намайг төмний ноён болж жаргахад минь зориулж улсын 30 хоо эмчийг өөрийн болох эрхийг бас өгнө үстэй. Хэн эзэн болохыг товлоод хэрхэн ноён болохоо бодож олоод юу авахаа болгоосон алдар ашиг хоёрт үхэн шунагчин төрж хэрэггүй. Эвтолод! Тэмцүү? Хөшөө! Ашиг хонжоо бодож эзнээсээ урвсан энэ боолыг цаазаар авна. Тэмцүү хөшөө! 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 Чи жамуухаас урвж чадсан хүн Тэмүүжинээс бас урвж чаддаг. Аваад явна тага. Тэмүүжин хөшөө! Чарай хатууд чам биш үстэй. Би улсын эзэн болоогүй байна. Эчим. Энэ хүн чинь магадгүй итгэж эрх мэдл ашиг хонжоо эрхийн шуналтаа дэмэлж юм. Би зовлонгоос салгана. Эчим. Мөнхөх тэнгэр надад баярлаад инээдгүй маа гэхэд лав мушиж угаад. Исухаанда сүүлчийнхэн амьсгалаа. Надад итгэж татсан. Өнчөн хөвгүүд өөлүүний минь харж хандаж яваарай гэж загсан билээ. Монхог би алгуурлаад хожуу та нартай ээж байгааг минь өвшөө. Хэрвээ Тэмүүжин мэрэгдэд дийлдсэн бол Менлэг эцэг та миний дэргэд байхгүй л байх байсан. Гашуун зэгээ над руу битгээс ацтаа. Өөлөм минь. Би чинь өдний хүртэл ухаан суугаагүй монхаг.
Харин манай хүү хөгчүү тэнгэртэй салхиар ярьдаг юм. Тэнгэр надад хагцсан усаа хамтдагсан хамаг Монголын хаан Темүжинг Чингис хэмээн нэрэл тугай гэж чихэн дэмэн хідэнтэй хэлв. Иймийн учир их Монголын хаан Чингис болоо. Ов арга тайдан би хаан болсонгүй. Одоо даралтай тэнгэр намайг хаан болгоо. Өвстэй хамт өргөлзөн буй. Өвгдээцийн өс хонзон дээр хаан болов. Өндөр тэнгэрийг толгоогоор өргөж өдөд сумлуугаа хийж хаан болов. Тоховдөг нэхэн ясан арьсан цоолон гартлан шугуйд шурган байж томцсон их зовлонгийн дунд атлуулж явж хаан болов би. Ховирсныг хомиж бутарсныг хурааж хаан болов би. Та нарын дээр би хаан. Тэнгэрийн доор би бол. Миний эцэг Хотуул хаанаас хойш эзгүүрч бутарсан энэ улсыг нэгтгэхийг эрхэт тэнгэр чамд тушаав. Сайн хэмээн чамааг шилж элдв хар хорыг бодлгүй зайгаан би тавьж өг. Эр зэрэг ухаан чинь мэдтгвэ. Тарж бутарсан язгууртан 3 үеийн заяатай монголчууд гутлын чинь өмнөс өгдөө. Хаан та болгоо. Эргэн сорхон намайг нэгэнтээ хаан болно гэдгсэн. Сачбих миний хаан болох гэж юу ах вэ? Темүжинг хаан болох нь тэнгэр таалагдах нь лав. Хаан хүний 35 эрдмээр бие ухаанаа чимж хас төрийн хуйлд ор хагцсан ус санагтгэн гар газар хөл хөсөр бүтэн жаргах болтугай. Өнчдийг тэтгэж худлыг засаглаж хизээд илэршгүй төр ёсыг тогтоох болов хэмээн танд найд. Хаан ах минь ард чинь явах сүүдэр чинь болж урд чинь зогсох халахвч чинь болж явъя. Ясныг хаан танд ямагт үнэн зүтгэхээ ангаал. Эгмийг чинь алж ингрийг чинь түшиж явъя. Эхээс хүй тасраад тэнгэр төршөөгдсөн хүмүн. Тэнгэр өршөөг. Тэнгэр өршөөг. Хаантаа өршөө. Жамбуг цэцэнд зар хүргэсэн элчирлээ. Элчиг оруул. Жамуух цэцэн эмэс буулгаж элд ирлээд
заллаханд очих. Зав алга гээд энийг хэлмэлээ. Энэ юун далдсанаа өгүүлнэ. Жамуух цэцэн урд биднээс хагцаж явахдаа хар нутаг дээрээ өрөөсөн татггүй толгоны нормонд зэвтэй сумны хугархааг дүрж явсан. Би тэрнийг хаантанд үзүүлээгүй юм аа. Энэ тэр сумны уган бололтоо. Хар сүлдийг салхинд цангуул. Хар сүлдийг салхинд цангуул. Эхэмсэг анд жамуух бид хоёр. Ил дээр үгэн ололцсон. Эртнээс уулзсан санаж явсан хүмцүүдтэйгээ энд уулздаг байж. Далан балжуудад Чингис хааныг мохоож дээд тэнгэр баруун мөрөн дээр буух цагт Шон сомгийнхантай энд уулзнаа гэдэг миний хувьд аз. Та нарын хувьд хувь зохиол болсон. Амгийн ахлагч чинь хаа байна? Амгийн ахлагч эзгүй. Орлох хүн бий вэ? Чиний Чингис хаанд нэг хүн байтугай. Нэг сүйдэгч хэрэгтэй байхад чи энд таваараа нүүж явдаг чи юусан бэлээ? Нэмрийн цэрэг аль эрт буцаасан. Нэг хүн олон хүний амийг үрхийг их эзэн Чингис хаан зөвшөөрдгүй юм билээ. Зэрэгүүд энэ цагаан гаг миний өмнө согддог. Анар сүр хүчтэй сүлд тахилга дээгүүр гэж Чингис хаан дагаар орсон ядан мартсан байх нэ? Оройч толгойсноос нь ял асуун гэж огт гэмгүй. Энэ боолууд хилд ороогүй, хөлд ороогүй энэ хүүхдүүд юм буруутай. Хэрвээ ял асуух гэж байгаа юм бол надаас асуу. Үхэж амжина. Нэгүдээ цагаан ба. Чи үхэж амжина. Үхэс өмнө чи юу гэж болохыг үзэх болно. Эднийг цогын
Би чамайг бүхэлдээ мэдээлүүлээ үзнэ гэж хэлсэн байхаа. Наатха өнгөний дээр авчиж. Жамух! Чиний энэ үйлдэл чинь Дисний бус Дисний цусан дахлах болсон доо. Намайг гадаад өгөөч. Тэнгэр минь юунд намайг ингэж цээрлэн вэ? Намайг гадаад өгөөч. Эчимин. Их Монгол улсын нэгдсэн төр тулсыг тогттол би амар сууж ис чадна. Ис чадраас хан хэмээх хооснор биедэн зүүхийн хэрэг юу? Хаатан элчирлээ оруулсан болов? Оруулсан. Хонгираад ихрэс горлос хадгийн салжууд мэргэд тайчуудын тэргүүнэр алхуй бүлэгт хуран цугларч жамуухыг Монголын гүр хаан дүргэмжлөв. Тэд удахгүй бас танд халдаар ирэх бололтой. Тэгээд Монгол улс хоёр хаан тавихаа болж байна. Жамуухад элчилгээ. Энэ хаан байхын төлөө бус. Хамаг Монгол улсын төлөө тайтна гэж.
Жамуух. Жамууха. 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 Та юу бодов? Онгууд аймгийн 8-ны чимгийг ирж нэгдэв. Нахуу хүний тулаанд 8-нууд бүр мөсөн мөхөв. Дайн тулаанаас албат боол цансгийн дагуурс ол зомог татвар юм сурахаас гадна арга ухаан хураавал илүү цохилтой мэд санагдана. Дайтахад өөрийн дутууг ойлгож хүний илүүг биширч явах нь зориг сэтгэл дутуугийн шинж биш гэж би бодно. Монголоо зөв хэллээ. 8-тай хийсэн тулааныг би өвөр хорондон хийсэн дайн самууны төгсгөл нь байгаасаа гэж тэнгэрт залбирч байна. Би 8-тай хийсэн тулаанаас дээсэнтэй тэнцэх тийм том олз олсон. Уйгрын бичгийн их хүн та тунгааг олсон явдал. Монголчууд бид нүд тарих харанхуй байж яаж оршин тогтох? Та тунгаа төрийн хэргийг хөтлөн явуулж хан хөвгүүдэд минь бичиг үсэг заана. Та тунгаа орол. Та тунгаа та миний айлтсан хүслийг юу гэж болгов? Юу хэлв? Юу дутуу санагдана? Надад ноолгүй хэлэх тун. Мөхөс миний мэдих чадах хаан төрд хэрэг болох аваас өөрийн хэрэг зүтгэх хэмээн саналаа. Харин хаантай төр атлаа тамггүй ахыг үзээд гайхлаа. Бас хайр ойрт эдгэх элчт нь халдшгүй эдгэмжид баталгааг үүсгээс зохилтой хэмээн санаж байна. Тон зөв санаа. Дайтахаас өөрийг бодлоггүй. Зарим чухлыг алгаралсан байна бид. Үнэндээ төрд гүйцэлдүүлбэл зохих чухлаас чухал зүйл энэ мөн.
Монгол бичиг соёлын эхлэл нь энэ болог. Хаан минь. Гүр хаан Жамух цэцлийг өөрийнх нь шадрууд барьж хүлээд авчирсан байна. Шоо? Жамух цэцэг хаан тантай нүүр тулж үгээ хэлэх гээд тортой бар мэд хүрхэж байна. Та нар бүгдээрээ түр гадаалч. Би Жамух хаантай хоёулах нь. Хаан анд минь. Юу болох нь вэ? Чамтай ярилцах нь битгийхэл харахаас ч хальширч байна. Төр самууны хэрэгт баг өртөж тагны уулан зэрлэгшин амьдрий гэж бодсон юм. Гэтэл энэ боолууд намайг баривчлан энд авчирав. Эзнээсээ оруулсан боолуудыг би үзэж чаддаггүй хүн. Эрхшээлийг эвдэж эзэндээ халдсан боолуудыг цаазаар аваач. Анд минь. Уг нь эднэр өөрийн чинь ивэлдэл багтах гэж ирцгээс юмсан. Ийм хүмүүн үлдэж амьдрах эрхгүй. Сонсондоо хүрсэнгүй дээ хөрхс байна. Аваад юу? Уруух шарухын туйлуулсан хүн өмнө чинь байна. Намайг цаацл. Хэдэн алдсаа чинь жуулчилж чадна гэж хизээ нэгэнтэй хэлж байсан юм санагд. Эртний анд байна. Би чамтай эмэн сэргээж явъя гэж бодно. Хаан анд. Та зүудэн чоромгүй жигтэй юм шиг. Харанлахтан чи бид хоёр харгаатайхан онны хөвөн дээр тоглодог гэсэн.
шуу гэж хашгирсан цовоодуугийн минь шугын хүртэл тэр чигээр нь давтаж хөөрдөгсөн. Олон амдгаа хэрэггүй юм байна анд минь. Орчлон ухаарч чадаагүй хүүхэд ах наснда онны мөсөн дээр өргөсөн амдгаал орой ганц үнэн байж нүгэлтэйтэй гэд би чамайг цаацлыг гэвч нүдэнд хүүхэд байсан чинь харагдаад халдаж боломоргүй хайрын санагдаж байна анд минь. Малатгсан шууны дайчгаар монсон дунд нуугдж тоглохдоо ирж гавайгүй байхад энд байна би гэж хашгирдаг түргэн зан чинь хүртэл өр зурж байна анд минь. Би л чамайг цаацлыг хэлж чадахгүй. Анд минь. Чи зэрэгтэй хатууч харгүйсэн билүү? Өрзөлийн бити яриаштай би чамаас гуй. Өөдгөө явсныхаа төлөө өөрийгөө би яллаж байгаа юм. Цаазал гэдэг үгийг анх удаа хэлэх гээд би боломгодод байна биш. Анд минь. Чамд хэлэх гэж угаадаа түүртээд би чадахгүй. Би чамгүй бол билүүгүй хотох шиг болох байсан. Өрсөлдөгчгүй орчин гэдэг өөрөө дураараа дурагддаг тэнэг димэрэл. Холт хойртох, хорсох, атаарах. Урвах, шарвах нь хүртэл намайг эрлэж байсан. Хүнийг таних ухааныг би чамаас л олж мэдсэн шүү дээ анд минь. Аван хаантай хуйлдаж хэн чамайг хорлох гэв? Би Батай хишлэг хоёртай нийлж хэн чамд хэлээгүй? Бас л би анд минь. Чи намайг ойлгохгүй байгаа шиг би ч өөрийгөө ойлгохгүй байсаар үхэн. Ой анд минь. Чи намайг цус гаргалгүйгээр цаацал. Би алдааныхаа өмнө амьд явж чадахгүй. Эддүүл. Читана нэг дот. Битгий хөч анд минь. Би чамаас сүйч юм тахгүй. Битгий намаахгүй. Түрэн хүлээдэг. Өрзөлийн битгий. Айгуутул би ойлгох нь. Би ч гэсэн нулимстай юм байна. Гурхан жамуухыг таны мэдлэлдүүлэлтэй. Чухалчлан загсан үгэн цус гаргалгүй. Хөлж хийсэн юм шүү.
За, Гүр хаан Жамуух. Эцэнд өшгснийхээ хариуд шанга үрдэгч нэнтэй. Бас цус гаргалгүй өхүүлэхийг хойсон гэлөө. Тангууд иргэд нялх сэнгэмийг оргонуулан далдаж нуусан байна. Ар сүлдээг цэнгүү. Арав мянгатыг цэгц. Их бүрээ татуул. Найман мэрэгд ойрд олос мэрэгдийн тэслийн урвачтыг цайрлуул. Мохлаа зэм. Их бүрээ татуулж цэргэн цэгцэл. Элтодод! Альчтай ноёныг дуут! Альчтай! Чи хаан хүнийг ёс бусаар хорооч ээ? Үгүй хаант минь. Жамуух сэцлэн өөрөө надаас алаад өг гэж гуугаад байсан мөртлөө яг үхлийнхэн босгон дээр надтай тэмцэлцэн. Хутлаа! Тэр тийм хүн. Чи тэр үнийг 3 хоног тамалсан гэв үү? Би чамайг хүн тамлах дуртай гэж сонссон юм байна. Чи хаан хүнийг ёс бусаар хорооно гэнэ? Өршөө хаант минь. Тэрнийг уг нь би энээс ч илүү ихээр тамалж алж болох муу явдалт хүн гэж би бодсон юм. Эдгүүд! Энэ альчтай ноёныг хашаат удагт хорь. Энэ үнийг маргааш сайрлуулна. Үгүй өршөө хаант минь. Үгүй! Үгүй би өршөө!
Сонсогтон. Гүр хаан жамуухыг туулын хар түнэд хаан хүний сар онгод. Хаанта. Амар шүү. Би үгийг нэг л удаа хэлдэг хүн. Тэнхээ чадал минь Тэнгэрээс илүү гарсан даа. Хааны зэрэгт хүрсэнгүй би. Тэнгэрийн доор 3 андгай тавилдсан анд жамуух минь. Намайг ономрны билүү чулуу мэт эрэлсний хүчинд би Тэнгэр доор нэг л хаан байдгийг ухаарсан билээ. Анд жамуух минь хорхоног жибүүрийн хөндөд найрлан цэнгэж байхад бинэн дагсан хүмүүсийн хинэнч хаан болтугай гэж хэлсэн. Анд чиний хэн үгийг саман явсаар сарыг хавартан нарыг ажалтай төвцөлдөж байсан айн усуудыг нэгтгэн эвлүүлж чадлаа би.
Энэ бол миний эртээ сайн биш ээ. Биш. Тэнгэрийн доор уран андгай тавилдсан хэм андч нэмэн омог шатаасан үг элдний ир шалгасан тулаан бүрийн чин гавьяа биш гэж юу? Гэтэл би анд чамаагаа уйснаарч дээд язгуурт хүний ёсоор тэнгэрт хайлмж чадсангүй. Тэнгэрийн доор гэрчлэгдэн андгай тавилдсан эрхэм анд жамуух минь ээ. Бүгдээрээ сонсохдоо